Та бүхэндээ эзний өдрийн мэндийг хүргье. Та бүхэн маань Бурхны ивэл өрөөлөөр дүүрэн байгаа гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд бүгдээрээ Бурхны үгийг сонсохоос өмнө товчхон залбирцгаая. Баярлалаа Бурхан минь. Та өөрийн агуу гайхамшигт үгээрээ бидэнтэй ярьж, ойлголт ухаарлыг таны үгээр амьдрах, таны үгийг хэрэгжүүлэх, таны үгийг дуулууртай сонсох тэр л зүрх сэтгэл жихийг та бидэнд өрөөж өгөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За тэгээд би та бүхнээс нэгэн асуултыг асууя. Тэгээ энийг та бас өөрөөсөө асуугаарай гэж те. Тэгэхээр таны хувьд уучлал гэдэг ямар утга учиртай вэ? Та уучлалыг ер нь юу гэж ойлгож явдаг вэ? Уучлалыг та өдөр тутмын амьдралдаа хэрхэн бас хэрэгжүүлдэг вэ? Та хэр зэрэг бас амархан уучладаг вэ гэж тийм ээ. Тэгэхээр нөгөө хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг шиг уучлалыг яг амссан бодит амьдрал дээрээ амссан уучлал гэж юу вэ гэдгийг зүрх сэтгэлдээ амссан хүн бол уучлалын сайн сайхан тэр маш гоё гайхамшигтай байдлыг бол одоо мэдэрдэг. Тэр уучлалын маш гоё гайхамшигтай байдлыг мэдэрсэн хүн бол яг бусдад бас тэр уучлалыг мэдрүүлэхийн тулд бусдад бас тэр уучлалыг өгөхийн тулд бас амьдрдаг, зориулалт гаргадаг байгаа. Уучлал бол бидний амьдралд маш их хэрэгтэй зүйл. Яагаад гэхээр бид нэр өдөр тутамд харилцаанд орж идэг. Гэр орныхоо хүмүүстэй, эргэн тойрныхоо хүмүүстэй бид нар тийм ээ нийгэмд бурхан биднийг одоо нийгмийн одоо дотор бүтээсэн байгаа. Тэгэхээр уучлал гэдэг зүйл бол бидний амьдралд маш их хэрэгтэй зүйл байдаг. Тэгэхээр таны хувьд та уучлалыг ер нь хэрхэн ойлгож явдаг вэ? Хэрхэн бас энийг амьдралдаа хэрэгжүүлдэг вэ гэдэг бол маш чухал байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа өнөөдөр 2 дугаар Шимээл номныхон 14 дугаар бүлгийг унших болно. Эндээс би та бүхэндээ уншиж өгье. Тэгээд та бүхэн дагуулад хараарай. Би стандарт монгол орчуулганаас та бүхэндээ уншиж өгнө. 2 дугаар Шимээл ном 14 дугаар бүлгийг би та бүхэндээ дуудаж өгье. Хааны зүрх сэтгэл Авшломыг гэсээр байгааг Цэрүягийн хүү Яв анзаарч мэджээ. Тэрээр Декоров хүн явуулж нэгэн ухаалаг эмэгтэйг авчруулад талигаачийн хойноос олон хоног гашуудж байгаа эмийн адил бэлэвсрэлийн хувцас өмсгөөд толгоодоо тос түрхэлгүй гашуудагчийн дүр үзүүл. Тэгээд хаанд бараалхаад ин хэлээрээ гэд хэл хүүгийг нь зааж өгөө. Деко эмэгтэй хаанд бараалхаж газар төрүүлгээ унан мөргөөд хаантан минь аварч хайрал хаан за юу болов хэмээхэд үнэндээ би бэлэвсэн эмэгтэй билээ. Нөхөр маань өөд болчихсон. Шивгчин тань 2 хүүтэй байлаа. Тэр 2 маань салгах хөнгүү газар хээр газар зодтолдож байгаад нэг нь нөгөөгөө хөнөөч гэж. Гэтэл бүх төрөл төрөсөд маань шивгчин дээр нь ирээд ах トゥ угээ хөнөөгчийг гаргаж өг. Хөнөөсөн ахих нь амийн төлөө өөрийг нь адилхан хороож өв залгах удмыг нь даслая гэсэн. Тэд үлдсэн ганц очийг минь бөхөөж нөхрийн минь нэрийгч үлдсэн ганц хүүгэнч газрын хөрсөн дээр үлдээхгүй хэмэв. Тэгэхэд хаан ирлүүгээ буц. Чиний тухайд би тушаал буулгамц хэмээхэд Деко эмэгтэй нүглэн над дээр болоод эцгийн минь бүл дээр байг. Харин хаан хийгээд сентийн гим зэмгүй байх болтугай гэхэд хаан чиний эсрэг заргалдах хүнийг над руу ирүүл. Тэр чамайг дахин зовоохгүй хэмээн айлдав. Тэгэхэд эмэгтэй хаан та бурхан Явагаа санах болтугай. Тэгвэл цусан өшөө авагсад өшөө хорслоо зогсон хүүг маань хороохгүй шүү дээ гэсэнд хаан Явагийн амиар батлая. Хүүгийн чинь ширхэгч ус газар унахгүй гэлээ. Эмэгтэй хаан эзэн минь ээ шивгтэнт нь нэг юм хэлж болох уу гэхэд хаан ярь гэв. Мөнөөх эмэгтэй бурхны хүмүүсийн эсрэг юунд та энэ мэтийг сэднэ вэ? Хаан та хөөсөн хүнээ буцааж авчрахгүй юм гэж ийм хэлснээрээ өөрийгөө буруутай болгож байна. Газарт асгарсан усыг буцааж цуглуулж болдоггүй адил бид бүгдээрээ л үхэх юмтай. Гэхдээ хүний амийг бурхан тасалдаггүй шүү дээ. Харин ч тэрээр хөөгцөн нэгнийг өөрөөсөө түлхэхгүй төлөө арга замыг сэддэгэ. Тэр хүмүүс намайг сүрдүүлснээс болоод би юуныг хаан эзэндээ хэлэхээр ирж байна.
Тэгээд шивгч нь тань энэ хэргийн талаар хаанд айлтгавал шивгчнийхээ хэрэг явдлыг сонсож намайг болон хүүг минь Бурхны өвөөс таслах хүний савраас аварч магдаа. Мөн хаан эзэн минь сайн мууг ялгахдаа Бурхны тэнгэр элч шиг байдаг тул хэлэх үг нь намайг тайтгаруулна гэж бодсон юм аа. Тиймээс Бурхан Яваа тантай хамт байх болтугай гэв. Хаан хариуд нь би чамаас юм асууя. Надаас юу ч битгий нуугаараа химээхэд эмхтэй хэлж болгоно уу? Хаа эзэн минь гэлээ. Хаан түүнээс яав энэ бүгдэд оролцсон уу гэхэд эмхтэй хариуд нь хаан эзэн таныхаа амиар батлая. Хаан эзний минь үгээс хинч баруун зүүн тийш болдож чадахгүй билээ. Таны албад яав үүнийг надад тушааж шивгчний тань хэлсэн энэ бүх үгийг зааж өгсөн. Таны албад яавал ил хэрэг явдал биштгэвэ гэсэндээ л ийм зүйл үйлдсэн биз. Гэвч эзэн та Бурхны тэнгэр элчих шиг мэрэгэн ухаантай тул газар дэлхий дээрх бүхнийг мэддэг билээ гэв. Хаан тэгэхэд Явт хандан үздэггүй би энэ хүсэлтийг чинь биелүүлэх тул явж залуу Авшломыг эргүүлж авчир хэмээн тушаав. Яв газар төрүүлгээ унан мөргөөд хааныг ерөөж хаан эзэн та боолынхаа хүсэлтийг гүйцэлдүүлсэн болохоор таны боол тааллыгт нь олсноо энэ өдөр мэдлээ гэд гишүүрлүү шалгалан хөдөлж Авшломыг Иерусалимд авчирлаа. Хаан түүнийг гэрт нь аваач миний өмнө бүү авчир гэснээр Авшлом хаан эцгийнхээ бараагч харалгүй гэрлүүгээ явбаа. Зүс царайгаараа Авшлом шиг гайхагддаг хүн Израилийн хаан ч үгүй бөгөөд улнаасаа зулаа хүртлээ өөлөх юм түнд байсангүй. Авшломын үс ургаж хүндрээд ирэхээр жил бүр үсээ авах хэрэгтэй болдог байжээ. Тайрсан үсээ хааны хэмжүүрээр жинлэхэд 200 шекел болдог байваа. Авшломд 3 хүү, 1 охин төржээ. Охины нэрийг Тамар гэх бөгөөд гоо үзэгсэлэнтэй нэгэн байлаа. Авшлом тийхүү Иерусалимд бүтэн 2 жил амьдрахдаа хааны барааг харсангүй. Тэгээд өмнөөсөө хаанд бараалхуулах гээд Явыг дуудуулсан боловч тэрээр Авшлом дээр очихыг хүссэнгүй. 2 туудагаа хүн явуулсан ч Яв бас л ирсэнгүй. Авшлом зарцтаа Яв манай хажууханд байх талбайдаа 10 тэрснийг харж байна уу? Очоод тэрийг шатаа гэсэнд зарцсар нь мөнөөх талбайд гал тавив. Тэгтэл Яв даруй хөдөлж Авшломын гэрт ирээд боолууд чинь яахлаараа талбайд минь гал тавьдаг билээ гэхэд уг нь би таныг дуудуулаад хаанд бараалхуулж яах гэж намайг гişүүрээс авчирв. Тэндээ үлдсэн бол надад илүү дээр байхсан гэж хэлүүлэх гээд хүн явуулсан юм. Тиймээс одоо би хаанд бараалхъя. Хэрв би гин буруутай бол тэр намайг цаазлан үз хэмээн Авшлом хариулв. Тэгээд Яв хаанд бараалхан Авшломын хэлснийг айлтгсанд хаан Авшломыг дуудуулжээ. Авшломыг хаанд бараалхан нүрээ газар тултал мөргөхөд хаан эцэг нь түүнийг үнслээ гэсэн байна. Амен. За хэдүүлээ маш нэгэн сонирхолтой одоо түүхээр бодит амьдралын одоо түүхээр аялж байгаа. Нэг өсөндөө одоо яг нэг хүний амьдралын бодит 50-60 жилийн түүхээр бол аялж байгаа гэж бид нар бас ойлгож болно. За 13 4-р бүлгийн өмнөх 13 дугаар бүлэг дээр юу болсон гэхээр Давид чинь олон эхнэрүүдээс нь олон хүүхдүүд төрсэн байгаа. За ингээд хамгийн ууган хүү Амнон гэдэг залуу өөрийнхөө одоо хүсэлт ачаалыг барьж дийлэхгүйгээсээ болоод энэ Авшломын дүү охин Тамарыг бол хүчрхийлсэн. За ингээд 2-3 жил өнгөрсний дараа Авшлом одоо боломжит тэр цагийг хүлээж агаад Амноныг бол хөнөөсөн байна. Ингээд бол зүгтсэн. Гишүүрлүү буюу өвөөрөөгөө зүгтсэн буюу ээжийнхээ аав өвөөрөө бол зүгтаж одоо тэндээ амьдэрсэн. Нөгөө талаар тэгнэ гэдэг бол 3 жилийн хугацаа өнгөрсөн байна. Гишүүрт амьдраад. Яагаад 3 жилийн хугацаа өнгөрсөн гэдэг нөгөө талаар юу гэлтэж гинэ вэ гэхээр Давид хаан хүүгээ нэгэсэндээ цөлсөн гэсэн үг. Авчир хүсэлгүй байгаа. Яагаад тэгэхээр ууган ахыгаа алдсан учраас. Хүүгээ нэгэсэндээ цөллөгт явуулаад гишүүр гэдэг бол маш хол, Иерусалимыг бодвол хол газар. За ингээд хүүгээ цөллөгт явуулчихж байгаа шүү дээ. 3 жилийн хугацаанд хүүтэйгээ нэг ч харилцаагүй, хүүгийнхээ царайг хараагүй, өөрийнх нь хайртай хүүн байгаад идэг. За Авшломын хувьд зүс царай сайхан, өөлөх юмгүй, сайхан залуу байж бусдыг бол татдаг. За Давид хаан өөрөө бас өсвөр насны хүү байхдаа улаа бутарсан, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, ийм зүс царай цайтай тийм залуу байсан. За ингээд нэгдүгээр ишлэлийг харвал хааны зүрх сэтгэл буюу аав хүн ямар ч хүүгээ муухай хэрэг хийсэн ч гэсэн
3 жилийн хугацаа өнгөрөөд хүүгээ цөлөгт явуулсан. Хүүгийнхаа царайг харж болдоггүй. Хаан хүн нөгөө нэг хуулийг хэрэгжүүлдэг одоо шүүхийн дээд шүүгч гэсэн үг. Өнөөдрийнхөөр бол тийм ээ. Ингээд нөгөө нэг хуулийнхаа дагуу бол хүүгээ одоо хүүтэйгээ уулзах боломжгүй. Ёс одоо тэр шударга ёсныхоо хувьд тийм ээ. Гэтэл аав хүнийхээ хувьд хүүгээ санагалцсан. Хүүгээ бодсон. За та нар боддоо манай улсын ерөнхийлөгч хөрөлс өгөхийн 2 хүүтэй байгаад нэг хүн нөгөөтгөө ингэчиж хөнөөч гэж бодъё хэдүүлээ төсөөлж байгаа шүү. За би эвгүй жишээ авчлаа. Тэгвэл манай хөрөлс ерөнхийлөгчийн зүрх сэтгэл ямар байх вэ? Ажил хэрэгээ явуулахад нөлөөлөх болов. Ямар хамаатай ингээд юу ч бодохгүй улс орны ажлыг хийнэ гэдэг ямар ч хүнд хэцүү. Ямар ч албан тушаалтай байсан. Тийм үстэй. Төргийн хэргийг явуулж байгаа хаан хүн улс орныг удирдахад амгалан тайван байдал, ар гэр бүлийнх нь нөхцөл байдал маш чухал. Тийм үстэй тий. Тэгээд Давидын зүрх сэтгэл хүүгээгээд санагалзж байгаа, хүүгээ бодож байгаа тэр одоо дүр төрх эргэн тойрны хүмүүст ажиглагдсан байна. За Яав гэдэг бол Давидын зээ дүү буюу бүх цэргийн жанжин маш олон жилийн турш одоо Давид хаанд үнэнчээр зүтгэсэн мундаг цэргийн жанжин байх. Одоо нэг баруун гарна гэсэн үг. За ингээд Яав бол энэ нөхцөл байдлыг ажиглаад Давид хаан сэтгэл зүйн хувьд унаад тий нэг хүн нөгөө хүүгээ хөнөөцсөн ийм хэцүү одоо нөхцөл байдал төрийн хэргийг явуулахад ч хэцүү, эргэн тойрных нь хаад ноёдын хувьд Иерусалимыг олзлоход, Иерусалимыг одоо энэ зүйлээр нь далимдуулж барьж авахд таатай боломж бас улс төрийн хувьд бүрдэх байсан байж болно. За ингээд ямар ч үсэн Давидын хувьд бол гэр орон дотор ийм асуудал үүссэн байгаа учраас одоо зүрх сэтгэл нь хүүгээ санагалзж байгаа, хүүтэйгээ уулзчих юмсан гэсэн бодол. Нөгөө талаас Яав бол одоо энэ бүгдийг ажиглаад за ер нь одоо энэ хүүтэй нь эвлэрүүлээ, тэ Авшломыг аавтаа нь эвлэрүүлээ. Тэгэхгүй бол улс төрийн хувьд ч гэсэн ер нь эвгүй нөхцөл байдал үүсчлээ. Тийм ээ. Ямар ч байсан хоорондоо эвлэрж хүчээ нэгтгэх нь маш чухал. Нөгөө талаар Давид хаан магадгүй настаа болж исэн, тийм ээ. За ингээд дараагийн одоо хааны одоо өв залгамжлах ажил хэргийг одоо үргэлжлүүлэн авч явах хүн бол магадгүй нь Авшлом бол гэж тодорж исэн баг. Авшлом бас зүс сайтай, тийм ээ. Дараагийнх нь одоо хааны том хүү Амнон, тэрний дараа нэг хүү байгаа. 2 дахь хүү, тэрнийхэн талаар бол мэдээлэл байхгүй. Авшлом бол 3 дахь хүү буюу хамгийн одоо боломжит Давидын хааныг одоо залгах боломжит тийм хүн байсан байх. Тийм учраас Яав цэргийн жанжины хувьд улс төрийнхөө эрх ашгийг бол нэгт бодсон баг. Улс төрийн эрх ашиг, ард түмнийхээ эрх ашгийг нэгт бодсон учраас ер нь аав хүү хоёрыг хооронд нь эвлэрүүлээ. Энэ манай улс орны хувьд ч их ашигтай зүйл болох байх гэж бодсон учраас Деко гэдэг Иерусалимаас урагшаага 20 км-ийн зайд орших газар руу хүн явуулаад тэндээсээ нэгэн онцгой ухаалаг нэг эмэгтэйг бол авчруулсан. За тэр эмэгтэй бол ямар эмэгтэй байсан гэхээр яг бодит насныхаа хувьд бол нэлээд нас дээр гарц одоо ээж марг алтаагч нарын үеийн тийм хүн байсан байх гэж үзэж байгаа судлаачид нас дээр гарсан. За тэгээд тэр эмэгтэйг авчруулад бол үг зааж өгөөд дүрд тоглуулсан. Нэгэсэндээ дүрд тоглуулсан. Зохиомл дүр үүсгэсэн буюу за чи гашуудаж би хүний дүр үзүүлж гашуудлын хувцас өмс нэгт. За тос төрхөлгүйгээр харин өөд бологчийн араас олон өдөр гашуудаж буй эмэгтэй мэт болгохтун гэж. За би одоо стандарт Монгол орчуулга маань аппликейшны хугацаа дууссан гэд дүр яатсан учраас 2019 оны орчуулганаас уншаад явж шүү. Тийм ээ. Стандарт Монгол та нартай яг адилхан Библи, гэхдээ миний 2019 оны. За ингээд олон өдөр гашуудж байгаа эмэгтэй бол тийм ээ. За тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгах тун гэд Яв тэр эмэгтэйд хэлэх үгийг нь бол зааж өгсөн. Тактик. За цэргийн жанжин хүн гэдэг бол маш их тактиктай, маш их одоо ухаалаг ийм хүн байгаа. За Яв бол энэ бүх зүйлийг бол боловсруулсан. Магадгүй эргэн тойрны хүмүүстэй зөвлөлдсөн. За ингээд энэ эмэгтэйг ямар ч үсэн зөвшөөрүүлсэн. За энэ эмэгтэй 20 км-ийн цаадах газраас ирсэн.
За ингээ харахад маш их гуньсан, гутарсан тий. За олон хоног гашуудсан ийм эмэгтэй болоод нүүрээрээ газар унж мөргөөд хаан дээр орж ирээд тусалж хайрал хаантан минь гэж намайг авраач гэж стандарт монгол орчуулга дээр хэлсэн байна. Маш их одоо авралыг тусламжийг хүсээд хаан дээр орж ирсэн. Гэтэл хаан эмэгтэйгээс за юунд вэ? Чи юу хүсэж чинь эмэгтэй гэж хэлсэн. Настай эмэгтэй орж ирсэн. За ингэдэг байсан байна. Одоо хаан бол хааны доот албатууд бол өдөр тутмын ард иргэдийнхээ шүүх хурлыг явуулна. Одоо өнөөдрийнхоор эн чинь анхан шатны шүүх, дээд шүүх гэж байгаа шүү дээ Монгол улсад. Энэ тухайн үед эн чинь манай эртний өмнөх 1000-аад онд яадаг юм гэхээр хааны албат нар тэр ажил хэргийг явуулна. Настай ахмадууд, нутгийн ахмадууд дааман хаалган дээр суугаад өдөр тутмын шүүх хэргийг явуулна. Нэгт шүүхийн ажил явуулна. За ингээд эхний шатанд шүүх, дараагийн шатны шүүх ингэж явсаар байгаад за давж заалдах гэж юм байгаа шүү дээ тийм ээ. Давж заалдах. За ингээд альва хувь хүн бүр шийдвэж чадахгүй хамгийн хэцүү ээдрээтэй юмыг хамгийн төгсгөлийн хүн хаан дээр барьж орох, өргөн барих эрхтэй байж. Шийдэж чадахгүйгаа шүүхнэр шийдэж чадахгүйгаа ийм хүнд хэргийг одоо тийм ээ гомдолтой байгаа бол хаан хүн гэдэг бол эцсийн одоо дээд шүүхийн нөгөө зөгтөг эцсийн шийдвэрийг гаргадаг дээд эрх мэдэл нь бол хаанд байгаа. За ингээд энэ эмэгтэй бол мэдээж Яв бол цэргийн жанжин баруун гард байгаа. За энэ эмэгтэй ороод ирнэ гэдэг бол Давид хаан ч өөрөө мэдчихэж байгаа. За энэ бол маш хэцүү хүнд хэрэг юм байна. Тэгээд над дээр орж ирж байгаа юм байна гэж мэдж байгаа. За ингээд харахад бол эмэгтэйг харахад маш их гунж гутарсан, олон хоног гашуудсан, өмсөж зүүсэн юм маш их өрөвдмөр, насны хувьд нас нэлээд өндөр гарцсан, хүндэлмээр ийм эмэгтэй орж ирээд шууд хаанд мөргөөд хаант минь намайг та авраач гэж хэлсэн. За та нар одоо бүгдээрээ Давид хааны өмнө өөрийгөө тавина шүү. Давид хааны оронд та өөрөө Давид хаан байна гэж төсөөл өөрийгөө. За ингээд таны өмнө маш их өрөвдмөр, маш их зовлон гачлал амссан нэг эмэгтэй орж ирээд танд одоо мөргөөд намайг авраач гэж хэлсэн. За юу болов эмэгтэй минь илээч гэж. За энэ эмэгтэй 5 дугаар ишлэлдээ үнэндээ би бэлэвсэн эмэгтэй. Бэлэвсэн гэдэг үг бол нөхөр нь байхгүй болсон, нөхөр нь нас барсан гэдэг нь тодорхой боловч нөхөр минь өөд болсон гэж бүр хэлсэн нэмж. Бэлэвсэн гэж хэлсэн бол нөхөр минь өөд болсон гэж хэлэх шаардлагагүй байсан боловч өөрийгөө өрөвдүүлэхийн тулд би бэлэвсэн эмэгтэй. Хоёрт нөхөр минь өөд болсон гэж хэлсэн. Шивгчин гэдэг энэ үг бол нөгөө хүнийгээ хүндэлж жишээлбэл нөгөө энэ эмэгтэй хааныг хүндэлж байгаагаа илэрхийлдэг тийм үг байж. Шивгчин гэдэг энэ үг. Шивгчинтэй нь 2 хүүтэй байсан. Бөгөөд хээр талд хоорондоо тэмцэлдэх үед буюу зодтолж жогоод салгах хүн нэгч байгаагүй юм байна. Тиймээс нэг нь нөгөөгөө алчглаа. Харах тун бүхэл гэрийнхэн маань шивгчний миний эсрэг босцоож ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөх тун. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг таслая гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж хөрс дэлхий дээр нөхрийн минь нэрийгч үр удмыг нь үлдээхгүй болгоно гэж айлцсан гэж. За энэ юу гэсэн үг вэ? Энэ хуучин гэрээний одоо үед тийм ээ манай эртний өмнөх 1000-аад оны үед Израильчуудын дунд хууль байсан. За энэ хууль ямар вэ гэхээр хэрвээ хэн нэгэн хүнийг санаатаагаар алвал тэр алуулсан хүний хамгийн ойрын гэр орны хамгийн ойрын хүн тэр алуурчныг алах ёстой байж хуулиндаа. Амар угаз. Одоо жишээлбэл одоо би өөр дээр авахд миний дүүг хэн нэгэн алчвал би одоо жишээлбэл тэр миний дүүг алсан алуурчныг алах нь биш үү? Амар угаз. Тийм хуультай байж. Ерөөсөө маш хатуу хуультай. Тэгээд санаатаагаар албал шүү дээ. Одоо энэ Леви номны хууль дээр байгаа. Бүр Мосегийн хууль дээр өгөгдсөн байгаа. За тийм учраас
энэ эмэгтэй хувьд 2 хүүтэй байсан. Нөхөр нь нас барцсан. За тийм учраас ерөөсөө тухайн одоо нөхрийн үр удмыг залгах ганцхан хүүтэй л үлдсэн байна шүү дээ. Нөхрийнх нь үр удмыг залгуулах. За энэ хэрвээ алуурчин хүү алвуулбал тухайн үед яадаг байсан бэ гэхээр газар нутгийг одоо өвлүүлж өгдөг байсан байна. Хувь хүнд 0.7 бид нар авдаг штэ. Гэхдээ өвлүүлж өгөхдөө яг өв залгамжлагч хүү нь альвэ гэж асууж ягаад өв залгамжлагч хүүд бол өвлүүлж өгдөг байсан байна. За өв залгамжлах хин нэг одоо жишээлбэл энэ эмэгтэй энэ 2 дахь хүү өвхвөл энэ эмэгтэй газар нутаг болох гэдэг амьдрах 0.7-ыг нь өөр хин нэгэн авчихна. Өв залгамжлагч үлдсэн гэдэг утгаараа. Сонирхолтойгоо ийм хуйлтай байж. Жишээлбэл одоо өв залгамжлагч үлдэхгүй болвол энэ эмэгтэй амьдарч исэн газараа өөр хин нэгэнд алдна гэсэн үг. Тийм учраас энэ эмэгтэй нэгт ямар ч хүүхдгүй болох чинь, хоёрт нөхөргүй, гуравт хүүгээ алдчих юм бол нөхрийнх нь нэр энэ дэлхий дээр үлдэхгүй. Өв тийм ээ үр удмыг нь залгуулах хинч үлдэхгүй. Бас газар нутгаа алдах ийм одоо нэлээд хүнд хэцүү нөхцөл байдалд үүссэн байна. За салгах одоо бас энэ хууль нь тодорхой заалт байсан байна. За ийм заалт байсан байна. Хэрвээ 2 хүн хоорондоо зодтолж жогоод нэгний алвал энэ нь санаатаагаар алсан гэм нүгт бас тоожогддог байсан байна. Санамсаргүй алсан гэж үздэг байсан байна. Хоорондоо зодтолж жогоод нэгнийг алчих юм бол санаатаагаар гэж үздэггүй байсан байна. За хэрвээ хин нэгэн хүн санамсаргүй хин нэг алчий гэж бодъё л доо. Юм унгаах ч юм уу, дээрээс нь юм унгаах ч юм уу, тийм ээ. Санамсаргүй байдлаар хүнийг алах юм бол маш хурдан зүгтаана. Юу руу зүгтах вэ гэхээр хорогдох газар гэж байсан. Хотуудад хорогдох газар гэдэг зүйл тавьж өгсөн. Тэр хорогдох газар нь яадаг вэ гэхээр би нөгөө санамсаргүй хүн алдсан учраас нөгөө би хүн алчвал тэр хүний хамгийн ойрын хүн шууд гарч ирээд намайг алах юм байна л да. Ягаад тэгэхээр нөгөө хууль нь тийм байсан учраас. Тийм учраас би гялс тэр хорогдох байрлууга зүгтааж орж тэнцээгээ хамгаалагдана. Тэгээ шүүх хуралдаа тэндээсээ оролцсон. Тэгээд одоо шүүх хурлаар ороод энэ хүн бол санамсаргүйгээр танаа ахыг алсан юм байна гэдэг нь тогтоогдвол амьд үлдэх нь биш үү? Тэгвэл нэг сонирхолтой юм нь хараа. Ийм. Тэр 4 хотод хорогдох газар байсан байж тухайн үед. За тэгэхээр тэр хорогдох газар руу хүн нэг 20-той залуу гүгээд орлоо гэж бодъё. Санамсаргүй хүн алаад. За тэгээд тэр хүн хорогдох газар руу гүгээд ороход за энэ хүн санамсаргүйгээр бол хүн алсан юм байна гэдэг нь шүүх хурлаар тогтоогдох үед хизээ тэр байрнаас гарах уу гэхээр тухайн нутгийн тэргүүн дахилж өгсөний дараа гарч ирдэг байж. Айгу хэцүү байгааз. Жишээлбэл тухайн хотын тэргүүн дахилж 60-та хүн байсан гэж бодъё. За 80 хүртэл амьдэрсэн хүн байхад нөгөө 20-той залуучин 20 жил тэр газар амьдарна. Тэргүүн дахилчийг нас бартал. Ерөөсөө айгу тийм чанга хуйлтай байсан байгааз. Шууд гэм буруу гэдэг нь тогтоогдоод 7 хоногийн дараа гараад ирэхгүй байх нь шүү дээ. Тухайн тэргүүн дахилчийг нас бартал тэндээ амьдарна. Тэр хорогдох газараа байранда. За тийм учраас энэ эмэгтэй бол ингэж хэлсэн. Салгах хөнгүү хээр талд 2 хүүмэн зодтолж жогоод нэгний алчжээ. Тэгэхээр энэ бол санамсаргүйгээр алсан байх гэдэг талаас нь нэг бас ярьж байгаа. Ийм байсан байна. Гэтэл хамаатан садангууд нь одоо өөрийнх нь хамаатан садангууд магадгүй аавынх нь нөхрийнх нь талын хамаатан садангууд өшөө авмаар байна. Наад хүү чинь яасан айхтар хүү вэ? Өөрийнхөө төрсөн дүүгээ алчдаг. Бид нар бас энэ хүнийг ална гэж өшөө авах гэж дайрсан байна. Тийм ээ. Тийм учраас энэ эмэгтэй хэрвээ ганц үлдсэн хүүгээ алдвал тэгэл энэ эмэгтэй амьдрал дуусчихж байгаа. Ерөөс нөхөрчгүй, 2 хүүчгүй амьдарч ийс нөгөө газар нутгаач дээрээс нь алдах гад маш ийм хүнд нөхцөл байдалд ирсэн. За нөгөө талд Давид хаан энийг сонсоод Давид хааны сэтгэл хөдлөөд өрөвдөөд тэр эмэгтэйг харахад үнэхээр өрөвдмөр байсан. Үнэхээр юу ч үлдчихэж ирсэн. Гэтэл хуулиараа хаан хүн хуулийг яг шудраг ёсоор тогтоох ёстой хаан хүн. Хэрвээ хаан хүн хуулийг зөрчвөл тэр ард иргэд хаандаа дургу болно. Тийм үстэй тийм ээ. Хаан хүн хэрвээ хууль зөрчих юм бол ард иргэд нь хаандаа итгэл алдарна. Тийм үстэй. Манай хаан ч ёстой яг хуулиа өөрөө барьдаггүй юм байлээ гэд тийм ээ.
За тэгтэл Давид өрөвдөд тэр эмэгтэйг өрөвдөд гэртээ харь гэж хэлсэн. Нэг өсөндөө хуулийг даваад өршөөл үзүүлж байна. Хуулийг даваад өршөөл үзүүлж байна. Нэг өсөндөө өөрийнхөө дотор байгаа уг нь бол хаан хүн, дээд шүүгч хүн яг танаа хүү чинь ямар ч боломжгүй юм биш дээ. Төрсөн ахыгаа алдсан юм биш дээ. Тэгэхээр хуйлал хаан дагнаа уучлаарай гэд танаа хүү бол өөхөх ингээд ялтай юм байна гэж ингэж л хэлхэл байсан. Ямар ч гарцаагүй байсан. Яг гэвэл зодтолж байгаад алдсан байж. Гэхдээ энэ дээр бол санаатаагаар алсан гэдэг утгаараа бас ойлгогдоод байна. Гэтэл Давид хаан ийм шийдвэр гаргах уу? Эсвэл энэ хуулийг одоо нэгэсэндээ зөрчөөд нөгөө алуурчин хүүгийн амьд үлдээх үү гэдэг энэ сонголтон дээр ирээд тэр эмэгтэйд ингэж хэлсэн. Энэ дээр бол шууд хэлж байгаа шүү дээ. Нилээн бодсон баг. Тэгээд гэртээ хараа эмэгтэй гэж хэлсэн. Чиний талаар би зарлиг буулгах болно гэж хэлсэн. Тэгээ нөгөө эмэгтэй бодсон. Ямар зарлиг буулгах юм бол тоо гэж. Миний хүүг цаазаар ахуулах юм болов? Эсвэл миний хүүг амьд үлдээх юм болов гэж бодсон баг. За гэртээ харь зарлиг буулгах болно гэж хэлсэн. Айгүй ойлгомжгүй. Ямар зарлиг буулгах нь ойлгомжгүй болсон. Тэгээд нөгөө нэг маш ухаалаг эмэгтэй чинь 9 дугаар ишлэгийг харвал хаан эзэн минь ээ. Хилэнцтэй нь над дээр болон эцгийн минь гэр дээр бууга. Харин таны хийгээд таны сэнтийг эмгүй ээ гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ хаан минь та хуулийг зөрчөөд миний хүүг амьд үлдээнэ гэдэг бол хүмүүст маш буруу зүйл болно. Хүмүүс таныг буруугаар ойлгоно. Хаан хүн байж хуулиа зөрчлөө гэж хэлнэ. Энэ бүх буруутгал хэрвээ та миний хүүг амьд үлдээвэл ард иргэд дургуутах нь тодорхой. Бухимдах нь тодорхой. Тэр буруутгал ард өмнөөс ирэх буруутгал бүх юм нь миний хаан дээр битгий байх болтугай. Над дээр харин байх болтугай. Тэр буруутгалыг чинь би үүрья гэж хэлсэн. Энэ эмэгтэй маш ухаалаг эмэгтэй учраас. Миний хаан тань дээр битгий байгаарай. Та миний хүүг өршөөвөл гэж хэлсэн те. Тэгэхээр эн чинь бол бас хааны тэр шийдвэрт нөлөөлөх гэдэг нь шүү дээ. Хүүгээ өршөөлүүлэх гээд байна, тийм ээ? Хүүгээ өршөөлүүлэх чинь та хэрвээ миний хүүг өршөөлөө гэхэд таны сэтгэл тавгүй болно. Яг гэвэл та хуулийг зөрчиж байгаа учраас. Яана би бурхны өмнө буруу зүйл хийчлээ. Ард түмэн над дургу болно гэж ингэж хэрвээ та миний хүүг амьд үлдээгээд энэ буруутгалыг та мэдрвэл над дээр тохоорой. Би тэр буруутгалыг чи үүрья гэд хүүгээ амьд үлдээлэх гэдэг нь шүү дээ энэ эмэгтэй. Маш ухаалаг эмэгтэй учраас хааны тэр буруутгалыг би өөр дөрөө авъя гэж хэлсэн. Тэгэхэд хаан тэр маш ухаалаг эмэгтэй тэр үгийг сонсоод ямар одоо хүүгээ хайрлаж байгаа, хүүгээ амьд үлдээхийг хүсэж байгаа гэдгийг хараад одоо Давид хааны сэтгэл нь хөдлөөд юу гэсэн гэхээр чамд хэн үг хэлнэ? Түүнийг над дээр авчир. Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж. Хөөх хаан бүр баталгаа өгж штэ. За хэн нэгэн би танаа хүүг өршөөлөө. Өршөөсний төлөө танаа ах トゥ нарыг хэн нэгэн заргалдаад байвал. Миний албатуудад хэлчээрээ. Манай албатууд зохицуулчнаа гэгээгүй. Хараа. Бүр над дээр хүргээд дөр гэж хэлсэн. Би хувьчлан би тэр хүндий чинь өөрийнхөө хааны эрх мэдэл, хааны энэ байр суурь хувь хаан хүнтэйгээ над дээр гэж хэлсэн. Авээ тэр хүний. Би энэ чинь улаан гараараа, улаан нүрээрээ чамайг зохицуулж өгье гэж хэлсэн. За нөгөө эмэгтэй чинь бүр баталгаатай болгоод нь штэ. Хүүгийн минь та өршөөч. Өршөөвөл ард өмнө хэрвээ буруутгавал тэр буруутгалыг би авъя гэж хэлсэн. Тэгсэн чинь за хэн нэгэн тэгээд миний хүүг өршөөсөн чинь манай ах トゥ нар надтай заргалдаад ингээд ах юм бол хаан өөрөө энэ асуудлыг улаан гараараа хариуцъя гэж хэлж штэ гэдэг чинь энэ эмэгтэйн хувьд хөөх маш том хэргийг одоо бүтээж байгаа маш ухаалаг эмэгтэй байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэр цаашид чамд гар хүрэхгүй гэж хэлсэн. Хаан энийг өөрийнхөө одоо амаар баталсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй гуйж байна. Хаан та бурхнаа санах болтугай. Тэгвэл цусан өшөө авагч нь устгахаа болж хүүг минь хөнөөхгүй байж магад гэхэд хаан
эзэн амьд хүүгийн чинь толгоон ширхэгч ус газар унахгүй гэж хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ гуйж байна хаантаа бурхан санаг болтугай. Зусан өшөө авагч нь устгахаа болж хүүг минь хөнөөхгүй байж магад гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр та хэрвээ шийдвэр гаргах юм бол нөгөө хүмүүс маань тийм ээ таны шийдвэр гаргах юм бол нөгөө хүмүүс маань бас хааны шийдвэр учраас хүлээж аваад ингээд миний хүүг алахгүй амьд үлдээх байхаа. Манай ард иргэд та ойлгуулад өгөөрэй. Тийм ээ. Бурхан эзнээ та бас санаарай гэж ингэж хэлсэн. Ингээд бүр лавшруулахад хаан хүн өөрөө бүр бурханы нэрээр тангаралсан. Бурханы нэрээр тангаралсан. Эзэн амьд хүүгийн чинь толгоон ширхэгч ус газар унахгүй гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй хувьд яах вэ? Хүүн уг нь цаазын ялтай байсан хүн чинь бүр ширхэгч ус нь газар унахгүй гэдэг хааны энэ өөрийнх нь бүр бурхнаар тангарална гэдэг бол энийг зөрчих боломжгүй. Бурхнаар энэ нэрийг байж тангарална гэдэг бол дээдийн дээд баталгаа. Энэ бол тийм ээ. За ингээд тэгтэл нөгөө эмэгтэй 12 дугаар ишлэлээс харах юм бол за хүүнч бүр аврагдахаар болчлоо. Ширхэгч ус нь газар унахгүй болчлоо. Бүр бурхны нэрээр хаанаараа андгаа баталгаа өгүүлчлээ. Гэтэл нөгөө эмэгтэй ингэсэн. Өөрийн эзэн хаан таньда ганцхан үг айлтгахыг шивгч нь надад зөвшөөрөөч гэж хэлсэн. За ингээд хаан тэр маш ухаалаг эмэгтэйг за чи хэлээ гэж хэлсэн. Гэсэн эмэгтэй ингэсэн. Юунд та бурхны ард түмний эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Чи шал сонирхолтой юм яриад тэгэлсэн хаанда тий. Учир нь хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул тийм ээ. Учир нь хөөсөн хүнээ буцааж авчирдаггүй тул хаан та ингэж хэлснээрээ өөрөө ялтан болгож байна өөрийгөө. Учир нь гэж ингэж хэлсэн. За юу гэсэн үг вэ? Энэний өмнө Бачайбатай одоо завхаарад нөхрийг нь алуулчихж байгаа шүү дээ. Яг энэ үйл явдлыг Натан иш үзүүлэгч ирээд зүүрлэлээр ирсэн тийм ээ. Нэгэн хүн ганцхан хургтай байжээ. Ядуу айл ганцхан хургтай. Ганцхан хургантайгаа бүр хамт өсөөд хүүхэд нь тоглоод ингэж л нэгэн баян залуу зочноод айлахын тулд ганцхан тэр ядуу айлахын ганцхан ишгийг бол алаад ингээд гаргаад өгчжээ гэсэн зүүрлэлээр хэлсэн. Тэгтэл Давид хаан тэрийг сонсоод маш их уурлаад тэр хүнийг шууд цаазаар ав гэж хэлсэн чинь тэр хүн бол та гэж хэлдэг. Тэр чанж идсэн хүн бол та гэж хэлдэг. Ингээд пал гэж явдаг. Тэр зүүрлэлийг Натан ашигласан. Харин энэ үед Йоб бас энэ эмэгтэйгээр зүүрлэлийг ашиглуулад юунд та бурхны ард түмний эсрэг ийм зүйлийг сэтгэнэ вэ? Учир нь хөөсөн хүнээ буцааж авчрахгүй байгаагаараа та өөрийгөө ялтан болгож байна гэдэг нь юу гэсэн үг гэхээр ингэсэн юм байна. Гол нь одоо энэ эмэгтэй хамаг зүйлийн учрыг Давид хаан та өөрөө тийм ээ тэр хүүгээ уучлж чадахгүй байгаа тэр цусан өшөө авах гэж байгаа миний цусан өшөө авах гэж байгаа миний тэр ах дүүнэр та өөрөө болцоод штэ гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг гэхээр ингэж байгаа юм байна. Авчломыг бол цөлөө ичиж байгаа штэ Давид ахыгаа алсан гэдгээрээ 3 жил цөлөө ичиж байгаа гişүрлөө. Тэгээд хүүгээ уучлж чадахгүй байгаа. Хүүгээ өршөөж чадахгүй байгаа. Гэтэл танихгүй нэг эмэгтэй алуурчин хүүг Давид хаан өршөөчж штэ сая. Өршөөгөөд танаа хүүгийн газарт нэгч унахгүй гэж хэлсэн үснэ. Гэтэл танихгүй эмэгтэй хүүг өршөөгөөд байгаа мөртлөө өөрийн хүүг өршөөхгүй байна. Тэгээд нэг ёсондоо ингэж өршөөхгүй байгаагаараа бурхны ард түмний эсрэг та зүйл хийж байгаа буюу ягаад гэхээр Авшлом ард түмнэрээ юу гэж мэдэрсэн гэхээр ингэсэн юм байна. Яг түүхэн нөхцөл байдлыг харуул Амнон Авшломын охин дүү хүчнэсэн тийм үү? Энийг Тамарыг тийм үү? Хүчнэтгэд Давид хаан ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм байна. Амнонд сахилгын арга хэмжээ. Тэгтэл ард түмэн тэрийг мэдээд байгаа шүү дээ. Бүгдээрээ мэдээд байгаа хамт нэг цаг үед амьдарч байгаа юм чинь. Гэтэл Авшлом нэг ёсондоо Амноныг хөнөөчж байгаа шүү дээ. Энэ бол шудраг хариу барьсан гэж
нийт ард түмнэрээ мэдрэмж авсан юм байна. Аав нь юу ч хийхгүй байхад Авшлом харин зөв юм хийлээ. Дүүг нь хүчинсэн хүнийг алсан. Энэ бол шудраг хариу барьсан гэж үзсэн байна. Авшлом зүс царайны хувьд ч сайхан залуу байж. Тийм учраас ард ирэг дээрээ Авшлом бол буруу зүйл хийгээгүй. Тэр бол шудраг хариу барьсан гэдгийг мэдрэмжтэй байгаадсан байна. Ийм байгаад тахад энэ яагаад Давид нь хүүгээ уучлахгүй байна? Энэ шудраг хариу барьсан штэ. Тэгээд яагаад ийм одоо дараагийн өв залгамжлал Авшлом зүс царай сайтай байж бас шудраг зүйл хийсэн байж гэж одоо мэдрэмжтэй байсан учраас та нэг өсөндөө хүүгээ уучлаад авчрахгүй байгаагаараа цөллөгт байлгаагаараа улс их орныхаа ард түмний эсрэг юм хийгээд байгаа юм шүү. Ард түмнээ бодооч ээ. Ард түмнийхээ ирээдүг бодооч ээ. Дараа үеэ бодооч ээ гэж ингэж хэлж байгаа. Нөгөө эмэгтэй чинь бүр Давид хаанд өөрт нь ингэж хэлсэн. Тэгээд энийг бүр тайлбарлаж хэлсэн. Маш ухаалаг эмэгтэй 14 дугаар шүлэг учир нь бид бүгдээрээ үхнэ. Үхэх нь гарцаагүй бөгөөд газарт асгараад дахин цуглуул гарахгүй устай адил юм аа. Тийм ээ? Та үгсэн одоо Амноныг босч ирэхгүй шүү дээ. Тэр бол болоод өнгөрсөн үйл явдал. Авшлом бол тийм ээ? Авшлом бол одоо амьд байна. Тийм ээ? Амьд байна. Энэ дээр ингэсэн. Гэлээч бурхан амь тасалдаггүй. Харин хөөгцөн нэгнээ өөрөөсөө хөөн зайлуулахын тулд арга замуудыг төлөвлөдөг гэж маш гоё үгийг хэлсэн энэ эмэгтэй. Нэгсэндээ бурхан хүний амийг тасалдаггүй гэдэг энэ үг өөр бас нэгэн орчуулга дээр ингэж орчуулагдсан байна. Бурхан амийг зүгээр л арчин хайдаггүй гэж орчуулагдсан байна. Бурхан амийг хүний ам тэ бурхан тийм үн цэнэгүй биш юм. Хүний ам гэдэг бол маш чухал юм гэсэн одоо энэ санааг бол хэлсэн. Тэгээд хөөгцөн нэгний өөрөөсөө хөөн зайлуулахын тулд арга замуудыг бурхан төлөвлөдөг буюу энэ юу гэсэн үг вэ гэхээр бурхан бидний гэм нүглийг бол үзэн яддаг. Бурхан бүх гэм нүглийг үзэн яддаг. Харин биднийг бол хайрладаг бурхан. Тийм учраас бурхан маш шудраг учраас бурхан биднийг хайрлаад тийм ээ уг нь бол Адам Эва хоёр Эден цэцэрлэгт гэм нүгэл үйлдэхэд бурхан хөөсөн. Бурхан юунаас болж хөөсөн гэхээр гэм нүглээс нь болж хөөсөн. Тэрнээс биш Адам Эв хоёрт бурхан хайрлж исэн. Эв хоёрыг. Та нар одоо өөрсдөө бодит амьдрал бод. Хүүхэд чинь буруу юм хийлээ том гэм одоо хэрэг тариад ороод ирэхэд та яавнд нь уурлаад байгаа юм гэхээр тэр тарьсан хэргийг нь л та уурлаад байгаа. Тэрнээс ч та хүүгээ бол хайрлж байгаа. Таны хүү учраас. Хүүгээ хайрлж байгаа. Бурхан бол энэ асуудлыг шийдэхийн тулд Есүс гэдэг хүүгээ бурхан шудраг учраас гэм нүглийг нь шийтгэх ёстой болсон. Гэм нүглийг нь шийтгэх ёстой. Бурхан гэм нүглийг үзэн ядж байгаа учраас шийтгэлийг нь үүрүүлэх ёстой. Тэгвэл бурхан хөөгөөд биднийг хаяагүй гэдэг нь юугаар харагдсан бэ гэхээр Есүс Христ өөрийн хүүг бидний гэм нүглийг үүрүүлээд шийтгэлийг шударгаар бурхан өгсөн. Бурхан шудраг учраас хэрвээ бурхан хараа Есүс Христийг илгээхгүйгээр бидэрт шууд мөнх амийг өгөөд мөнхийн улсад оруулсан бол яах вэ гэж бид бодож болно шүү дээ. Заавал Есүс ирэх шаардлагагүйгээр бурхан шууд хайраасаа болоод Есүс заавал ирээл загалмаа дээр цовдлогдохгүй байж идэл бурхан шууд энэ дэлхий дээр байгаа хүмүүс бидрийг шууд паг гэд мөнхийн улсад оруулж болох байсан. Шууд. Гэтэл хэрвээ бурхан тэгсэн бол өөрийнхөө бурхан туйлын шудраг энэ зан чанартайгаа бурхан зөрчилдөнө. Яг тэгэхээр бурхан гэм нүглийг үзэн яддаг. Бурхан туйлын ариун учраас заавал тэрэнд шийтгэл байх ёстой болдог. Шийтгэл. Тийм учраас та нар бод энэ алуурчин хүүгийн шийтгэл нь юу? Өөрөө цаазлуулах штэ. Өөрөө цаазлуулна. Төрсөн ахыгаа алдсан учраас. Тийм учраас энэ хүү амьд үлдэж гин гэдэг бол Есүс Христ тэр энэ хүүгийн хийсэн хэргийг өөр дөрөө өөрчилж байгаа байхгүй юу? Бурхан тэр тохирох шийтгэлийг өгж байгаа.
Тэр хүнд өгч байгаа юм хэр Есүс Христэд тэр хүүгийн хийсэн шийтгэлийг нь үүрүүлээд тэгээ Бурхан тэр хүүг хайрлаж байгаа байхгүй юу? Бурхан хүмүүсийг Библийг харах юм бол Бурхан хизээч хүмүүсийг хөнөөх хүсэлгүй байдаг. Харин аврах хүсэлтэй байдаг. Нэг нүгэлтэн гимшгэд Тэнгэрийн улсад асар их баяр хөөр болдог гэж хэлдэг. Энэ юу гэсэн хэр Бурхан хүмүүсийг аврах хүсэлтэй байдаг. Хөөх хүсэлгүй байдаг. Үхээсээ яваасаа гэж хүсэлгүй байдаг. Мэдээж бид нар энэ дэлхий дээр амьдраад хүн анх гим нүгэл үйлдсэн учраас Бурхан хэлсэн үхэн шүү гэж хэлсэн. Энэ бол Бурханы тогтоосон дэг гэж Библи заадаг. Тийм учраас яах вэ гэхээр энэ эмэгтэй хэлсэн. Бурхан амьд асалдаггүй харин хөөгцнийг нэ өөрөөсөө хөөн зайлуулахын тулд аргыг сэддэг буюу Бурхан бол танд маш их хайртай. Харин таны гим нүглийг л Бурхан үзэн яддаг. Танд бол маш их хайртай шүү. Танд маш их хайртай. Тийм учраас төлөвлөдөг. Тэгээд энэ эмэгтэй хэлсэн. Хүмүүс намайг айлган сүрдүүлснээс болж би энэ хэргийг хаа эзэндээ хэлгээр ирсэн билээ гэ. Би өөрөө нэг таныг ажиглаад исэн чинь та их ухаан дутуу юм аа. Давид хаан та хүүтэйгээ эвлэрчээч гэж бас энэ чинь хэлгэхгүй шүү дээ. Хүмүүс намайг сүрдүүлээд тэгээ би ингэж хэлж байгаа шүү гэж. Нэг өсөндөө одоо өөрлөөн чиглэлж штэ. Өөрлөөн чиглэлж чинь тийм ээ. Тэгээд ингэсэн. Тиймээс таны шивгч би хаантанд хэлж үзье. Хаант нь шивгчнийхээ хүслийг бас биелүүлж магад гэж би бодсон юм аа гэж. Миний хүсэл юу вэ гэхээр та хүүгээ уучлж чачээ гэж хэлэх гэж байгаа байхгүй юу? Уучлж чачээ гэж тийм ээ. Учир нь хаант нь сонсож намайг болон хүүг минь Бурхны өвөөс таслан устгах үний гараас шивгчнээ аврах болно гэсэн юм аа гэж тийм ээ тийм. Хаант нь хэлж үзье хүслийг биелүүлж магад. Учир нь хаант нь сонсож намайг болон хүүг минь Бурхны өвөөс таслах устгах хүний гараас шивгчнээ аврах болно гэсэн юм аа. Тэгээ шивгчэнтэй нь эзэн хааны минь үг намайг тайтгаруулах болтугай. Миний эзэн хаан Бурхны тэнгэр элч мэт сайн мууг ялгадаг гэж тийм ээ. Билээ. Таны Бурхан эзэн тантай хамт байх болтугай гэж ингэж хэлсэн. Тэгэхээр бас ингэж Давид хааныг ятгаад нь штэ. Ятгаад та бол өстой таны мэрэгэн ухаан бол тэнгэр элч шиг шүү. Та өстой сайн мууг маш их ялгадаг шүү гэж. Тэгээ нэг өсөндөө Давидыг бол өрхөнд оруулсан. Ямар өрхөнд оруулсан гэхээр та миний танихгүй эмэгтэй хүүг алуурчин хүүг өршөөчж байгаа юм бол хуулиас дээгүүр гараад өршөөлийг үзүүлчихэж байгаа юм бол яагаад та өөрийн хүүгээ уучлаад тэр цөллөгнөөс нь авчрахгүй байгаа юм бэ? Яагаад тийм гэж хэлж байна. Яагаад гэхээр хүүчин бол ард иргэд энэ Авшалом бол зөв юм хийсэн гэж харж ирсэн байна тухайд. Энэ бол зөв хариу үйлдэл хэлсэн. За Давид бол нэг настай болж байгаа. Хоёрт Авшалом бол Давидын дараах хаан залгах хүн гэж бүгдээрээ харж ирсэн байна. Зүс сарайны хувьд ч Эрдэнэ боловсролын хувьд ч. Тэгээд та ингэж Авшаломыг авчирж эвлэхгүй байгаагаараа ард иргэдийнхаа улс орныхоо эрх ашигын эсрэг юм хийгээд байгаа юм биш үү? Ийм одоо өрхөнд бол оруулсан байна. Ингээд нөгөө нэг цусан өшөө авагч буюу манай хамаатан садан чинь тааштай гэж хэлсэн. Давид нэг өсөндөө нөө өшөө авах гэдэг хүүгээ нэг өсөндөө шийтгэх гэдэг нь шүү дээ Давид. Тийм ээ? Энэ одоо төрсэн ахыгаа алдсан юм чинь тэрийг би авчрахгүй. Тэр тэгээд үр цөллөгтэй байж гэсэн. Тэгсэн чинь Давид ингэж хэлсэн. За чамтай хин нэг нь тооцоо бодох гээд ирэх юм бол тэрийг над дээр оруулаад ирээрээ. Яста чамтай заргалдах тэр нэг над дээр оруулаад ирээрээ гэж өөрөө тэр нөгөө заргалдаж байгаа хүн өөрөө болцсон. Тийм ээ? Өөрөө болцсон нөгөө заргалдаж байгаа нөгөө цушин өшөө авах гэдэг хүн чинь өөрөө болцсон биз дээ. Хамаатан садангууд нэг нэмэгтэй. Тэгээд энэ хүн чинь та өөрөө штэ гэж тийм ээ. Тэгээ та бодолтоо та ингээд тэр цушин өшөө авахчаас өршөөгөөд миний хүүг амьдруулчихж байгаа юм бол та хүүгээ өршөөлдө та хүүгээ бурхан тийм ээ биднийг хөөж явуулсан ч гэсэн ингэж хэлж штэ амар гоё гүйлсэн хараа. Энэ 14 дугаар эшлэл хөөгцөн нэгнээ өөрөөсөө хөөн зайлуулахгүй тулд арга замуудыг төлөвлөдөг гэж хэлсэн. Бурхан хөөгцөн нэгнээ өөрөөсөө хөөн зайлуулахгүй тулд 14 дугаар эшлийн төгсгөл эргэж нэгдэхийн тулд арга замуудыг төлөвлөдөг буюу Бурхан яасан бэ гэхээр гим нүглээс болоод
Бурхантай харилцаа тасарсан нэгнээ Бурхан уучлаад тэр хүнтэй эргээд харилцаатай болохыг хүсдэг гэсэн үг. Тийм учраас Есүс гэдэг хүүгээ гайхамшигтай төлөвлөгөө хэрэгжүүлсэн нь Есүсийг бидний гин нүглийг өөрүүлээд Бурханы санаа амарсан гэж. Яг тэр Бурхан шудрах учраас тэр хүний бидний хийсэн гин нүглийг заавал шийдэх хэрэгтэй. Тэр шийтгэлийг нь та боддоо таны хийсэн, Бурханы эсрэг хийсэн бүх гин нүглийг Есүс өөртөө үүрсэн гэж боддоо. Уг нь та тэр шийтгэлийг өөрөө авах байсан. Тийм ээ? За ингээд хаан гайхаад нөгөө эмэгтэйгээс за миний асах зүйлээс юу ч битээ нуугараа чи за ёо энэ бүгдийг Йовтай чамд гар бие оролцсон уу гэж хэлсэн. Чи тэгтэл нөгөө эмэгтэй хариулаад эзэн хаан минь таны амиар тангарлаа. Хаан эзний минь хэлснээс хинч баруун зүүн тийш бол иргэдэггүй блэ. Үнэхээр таны зарц Йов надад тушаагаад тийм ээ энэ бүх хэлэх үгийг минь шивгчин танд надад зааж өгсөн. Энэ эргийн өнгө төрхийг өөрчлөхийн тулд тийм ээ таны зарц Йов ийм зүйл бол үйлдсэн. Харин миний эзэн Бурхны Тэнгэр элчин ухаан мэт онцгой ухаантай бөгөөд энэ газар дээрх бүх зүйлийг мэддэг үлээ тийм ээ. Та бол ухаантай шүү. Та бити буруу шийдвэр гаргаарай. Энэ бүх зүйлийг бол Йов таны одоо баруун гар жанжинмал надад зааж өгсөн. Би энэ дүрт тоглосон. Тийм ээ. Ягаад гэхээр Йовын хүсэл бол одоо энэ одоо үүсчээд байгаа нөхцөл байдлыг сайнаар эргүүлэхийг бол хүссэн байхаа гэж хэлсэн. За ингээд Давид хаан бол Атсын шалаанд орчиж байгаа. Нэг ёсондоо хүүгээ уучлах тийм Атсын шалаанд өөрөө орчиж байгаа байхгүй юу? Энэ одоо алуурчин хүүг өршөөс нөрөө. Тийм ээ. Тэгээд Йовыг бол өөрөө гадарлаж байгаа шүү дээ. Олон жил хамтарсан. За энэ бол Йовын санаа байл гэж гадарлаад биш Йов чамд энэ бүх зүйлийг хэлж өгсөн үү гэж. Тэгэхээр Йов бол цэргийн жанжин хүн гэдэг бол зүгээр нэг одоо тэнэг хүн бол цэргийн жанжин болохгүй шүү дээ. Маш их тактиктай, стратегтай, ухаантай тийм хүн цэргийн жанжин болно. Тэгээд энэ Йов маш гоё төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд маш гоё төлөвлөгөөг боловсруулад энэ мэрэгэн ухаантай нэмэгтэйг сонгож авсан байна. Тэгэхээр альва зүйлийн хэрэг явц шийдвэрлэхэд зөвөр шийдэхэд ер нь мэрэгэн ухаан гэдэг зүйл ямар их бас хэрэг тус болдго юм бэ гэдгийг эндээс бид бас харагдаж байна тийм ээ. За ингээд Йовыг дуудаж оруулж ирээд хэлсэн. Йовыг дуудаад оруулж Йовыг оруулаад иргээд. Тэгээд харах тун би үүнийг үлдээ тиймээс явж залуу Авшломыг буцааж авчир гэж хэлсэн тийм ээ. Чи өөрөө Авшломыг уучлах болчихж байгаа шүү дээ. Тийм шалаанд орсон. Тэгээд залуу гэж. Энэ дээр залуу гэдэг үг энэ Авшломыг Давид хараа энэ Авшломыг нөө ямар ч хүн эцэг ихтэй хүүхдэрээ харагдаад идэг гэдэг шиг залуу л гэж хараад байгаа хөөрхий. Уг нь бол энэ Авшлом ч одоо энд баг 30 гарцсан зүйл нас бинд гүйцсэн тийм ээ. Боловсрцсан хаан ширээг залгахад бэлэн болцсон. Ерөөсөө эд хавн бүх юм нь одоо гүйцсэн байсан боловч Давидын хувьд хөөрхий жоохнороо л харагдаад идэг Авшлом нь. Залуу Авшломыг буцааж авчир гэж хэлсэн. За ингээд Йовын бол хүсэл биелсэн тийм үстэй. Йовын хүсэл биелээд Йов нүрээрээ газар унан хаандаа мөргөөд хааныгаа өрөөгөөд тэгээд Йов эзэн хаан минь ээ боолынхаа хүсэлтийг биелүүлж өгсөн тул өнөөдөр таны боол би нүдэнтэн таалыг олсноо мэдлээ. Тэ? Миний хүсэл бол Авшломыг та уучлаад хүлээгээд авчаач гэсэн юм хүсэл байсан. Ингээд Йов босоод гişүр рүү явж Авшломыг Ерслэнд буцааж авчрав гэж. Харин хаан бас сонирхолтой 24-өөс харуул түүний герт нь хариул царайг минь бүү хараг гэж хэлсэн. Ингээд Авшлом хааны царайг харалгүй гертээ хариу гэж. За энэ юу гэсэн гэхээр Давид хүүгээ авчирсан ч гэсэн яг бүрэн уучлсан уу? Бүрэн уучлсан уу? Царайг нь хармааргүй гэж хэлж шít. Царайг нь хармааргүй тийм ээ. Бүрэн уучлагддаг юм шиг харагдаж байна. За ингээд яг тухайн үед Израилийн бүх ард түмэн юу гэж мэдрээд ирсэн гэхээр 25-аас харъя. Бүх Израилийн хаанч Авшломтой адил тийм сайхан гэж магтах хүн үгүй байваа. Хөлийн улнаас толгой дээрх титэн мөртлөн түүнд өөсөө байсангүй. Тийм ээ. Инста мундаг залуу гэж танигдсан байсан байна. Тэр толгоогоо хусуулаад хүнлээд байдаг тул жил бүрийн сүүлчээр хусуулж
хүнддээд гэж штэ тийм ээ. Үсээ хааны хэмжүүрээр хэмжихэд 200 шекел болдог байж гэдэг нь өнөөдрийнхөр 2 кг ус жил болгон засуулдаг байсан байна. Тухайн үед одоо эднээс үсээх ургуулдаг байж ус сахлаах ургуулдаг. Маш өтгөн ширүүн үстэй үсээрээ бахархдаг 2 кг ус одоо гардаг байсан байна. За ингээд Абsalом өөрөө 3 хүүтэй нэг охинтой. Охиных нэрийг Тамар гэдэг байсан бөгөөд үзэгсэлэн дүр төрхтэй гэж байна. Өөрийнхөө алагдсан хүчндүүлсэн нөгөө нэг биш өөрийнхөө хүчндүүлсэн дүүгийнхаа нэрээр охиноо нэрлсэн байж тээ. Тийм учраас одоо Тамар гэдэг өөрийнхөө дүү охиндоо маш их хайртай байсан байна Абsalом тийм ээ. Тамар чи хөөргийн чинь энэ Абsalомын одоо амьдрахаар явцсан шүү дээ. Одоо нөгөө хүчндүүлсэн учраас одоо чи хүн амтан харахгүй санаа зовоод ингээд ахиндаа амьдрсан гэсэн юм мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ Абsalом чинь 3 сайхан хүүтэй нэг охинтой. Охин нь өстой сайхан одоо үзэгсэлэнтэй тийм охин байсан байна. За ингээд 2 жил бүтэн Иерусалимд амьдрахдаа хааны царайг харсангүй гэж. Авчруулчаад Давид уулзаагүй шүү дээ хүүтэйгээ. Нэг юм байгаад энэ зүрх сэтгэлд нь тийм ээ. Яг бүрэн уучлсан тийм юм биш болчоод байна. Бас л жоохон дутуу уучлалцсан тийм мэдрэмж байгаад байна. За дараа нь Абsalом Йоабыг хаан руу илгээхээр түүнд хүн явуулсан боловч Йоаб руу хүрээд ирээчээ гэд эхний удаа явуулсан боловч Йоаб ирсэнгүй. Дахиад 2 дахь удаа Йоаб руу хүн явуулсан ч 2 удаа хүн явуулсан боловч Йоаб ирээгүй. За ингээд Абsalом зарц нартаа хар Йоабын тариалангийн талбай миний талбайн хажууд байдаг бөгөөд тэнд 10-аад ирсэн байна. Явж түүнийг нь галд нь шатаа гэж хэлсэн. За Абsalомын зарц нар нь Йоабын тариалангийн талбайд гал тавив. Тэгээд Йоаб босож Абsalомын гэрт ирээд түүнд чиний зарц нар юунд миний тариалангийн талбайг галд нь шатаав гэхэд Абsalом Йоабд харах тун би тань руу хүн явуулж таныг хаан руу илгээн юунд намайг гişүүрээс буцааж ирүүлв. Тэнд байх нь надад дээр юм гэж хэлүүлв гэж тийм ээ. Энд ирэх тун гэж хэлүүлсэн босуу. Тиймээс одоо би хааны царайг харъя. Хэрв надад хилэнц байвас тэр намайг алах болтугай гэж. Энэ одоо юу гэсэн үг гэхээр энэ чинь айгүй тийм аав бол намайг алахгүй тийм ээ. Би бол шударган хийсэн. Би бол тэр одоо хүчндэгчийг алсан. Энэ бол миний хувьд шудрах гэсэн ийм мэдрэмжтэй байгаад байна шүү дээ. Энэ чинь яа би аавтайгаа уулзмаар байна. Аав намайг миний хийсэн зүйлэн төлөө цааслал үстэр гэсэн. Нэлээд тийм бардам, нэлээд өөртөө ихтгэлтэй одоо тийм дүр зураг харуулсан байна. Тэгээд яагаад хүүхдүүд нь ийм одоо өнгөрөө ийм бардам байна уу гэхээр ерөөсөө ийм юм байна. Давид бол одоо Амнонд ямар нэгэн Амнон хүчинд чиж байгаа шүү дээ Тамарыг. Тэгэхэд ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Одоо тэр муу хэрэгтэн шүү дээ тийм ээ. Тэр нь бол Абsalомын дургуг хүрчихэж байгаа байхгүй юу? Аав ямар нэгэн юм хийхгүй бол би хий гэд Амноныг алаа хийчих. За Амноныг алсан хүүгээ буюу Абsalом бас ямар нэгэн хариуцлага тооцоогүй. Учираас энэ чинь том байна шүү дээ. Энэ би бол аавтаа уулзна. Аав намайг ална гэж юу байдгийг би энэ чинь шударга юм хийсэн. Аавын хийгээгүй юмыг би хийсэн. Би аавтайгаа уулзмаар байна. Намайг аавтаа уулзуул гэж ингэж одоо дуурж хэлж гин гэдэг бол Давид бас л энэ Абsalомтой хариуцлага тооцоогүй. Гимс юм харагдахгүй шүү дээ энэ Абsalом тийм ээ. Би нэрээ буруу юм хийсэн шүү, төрс ахыгаа алдсан шүү гэсэн гимшиж байгаа юм юусаа харагдаагүй. Гэтэл хэрвээ Библийг харах юм бол Бурхан Есүс Христийг бидэнд өгсөн. Бидний шийтгэлийн төлөө. Тэгээд бас нэг гайхамшигтай зүйлийг өгсөн нь гимшил гэдэг зүйлийг өгсөн. Гимшил. Би гим нүгэл хийцэн бэштэй гэдэг эзэн Бурхан минь би таны өмнө гим нүгэлтэй гэдэг энэ гимшлэр дамжуулан Бурхан авралыг бидэнд бэлгэлдэг гэж байгаа. Тэгэхээр гимшил бол Христ итгэгч хүнийг өдөр бүр өөрчлөх хүчин гэж. Гимшил бол гим нүглийн эсрэг явах хүч. Гимшил бол авралыг гимшлэр дамжуулан Бурхан биднийг авардаг гэж. Тэгэхээр гимшил бидэнд өдөр тутам хэрэгтэй. Гимшил энэ Абsalомоос гимшил харагдахгүй шүү дээ. Харин бардам л харагдаад байна. Би шудрах юм хийсэн л гэдэг. Тэ? За тэгээд Абsalом бол хаанд браалгасан. За хааны өмнө нүрээрээ газар унан мөрөгсөн аавдаа мэдээж. Тэгээд Абsalомыг үнсэв гэж.
За Давид хаан ч бол уг нь бол ийм хийхгүйсэн шүү дээ. Уг нь хүү мөгөө авчрыч гэж бодоагүй, хүүтэйгээ уулзанч гэж бодоагүй байсан чинь энэ мэрэгэн эмэгтэй Йобын хүсэлтээр болоод хүүгээ ямар ч үсэн эрстэнд авчруулад за 2 жил өнгөрсний дараа бол хүүтэйгээ уулзаад хүүгээ үнссэн байна. За ингээд одоо дараа чи түүхүүл юу болох вэ, тийм ээ? Давид үнэхээр хүүгээ уучлсан болов уу, уучлаагүй болов уу, тийм ээ? За Абsalом дээр 2 жил эрстэнд байх хугацаанд энэ чинь дургуун хүрсэн байж тээ. Аав нь уулзахгүй, хааны ордон руу нэвтрэх ирэхгүй. Бараг гэрийн оройнд байсан байна. 2 жил. Гишүүрээс хурж ирээд. Тэгэхээр чинь Абsalомын хувьд ч сонин санагдсан шүү дээ, тий? Тийм учраас Йовд хэлсэн. Би та нар намайг яах гэж гишүүрээс авчирсан юм. Надад хэцүү байна. Би бараг гишүүртэй байж захтай гоё байсан. Амар тайван байсан. Би Ерслэм дээрээ ингээ гэрийн оройнд орчиж байгаа юм уу? Хааны ордонд руу ч нэвтрэх ирэхгүйгээд энэ 2 жилийн хугацаа Абsalомд бас юу өгсөн бол, тийм ээ? Зүрх сэтгэлийн шарах өгсөн болов? Үзэн ядалт өгсөн болов? Ингээд хэдүүлээ цаашаа түүхээр аялах болно. Тийм ээ? За тэгэхээр энэ одоо түүх бол өнөөдөр бидэнд юуг сануулж байна вэ гэхээр өнөөдөр бид нар хэн нэгэнтэй харилцааны асуудалд ордгоо. За одоо танд бол одоо харилцаа муу хүн байж л байгаа. За нэг муудалцсан хүн ч юм уу. Эсвэл таардаггүй хүн ч юм уу. Тэгэхээр Давидын уучлал бол Бурхны шударга ёсоос давсан. Тийм үстэй. Бурхны шударга ёс бол цаазаар авах байсан тэр хүн, тийм ээ? А гэтэл та боддоо Есүс Христ танийч тэр нөгөө бодоод байгаа таны муудсан хүнийч танийч гэм нүглийг Есүс үүрцсэн. Бурхан шийтгцэн тэр шийтгэлийг онооцсон. Есүс дээр. Тэгэхээр Бурхан харин тэр хүнийг ч хайрлаж байгаа, таныг ч хайрлаж байгаа. Бурхан таны хамгийн дургүй хүнийг ч хайрлаж байгаа. Тэ? Тийм учраас уучлал бол бидэрт хэрэгтэй. Чуулган дотор ч тэр, үйлчлэлч дээр тэр, ажлын байран дээр ч тэр, гэр орон дээр ч тэр. Тэгэхээр энэ эмэгтэй хэлсэн шүү дээ. Газарт асгарсан усыг буцааж хамж болдоггүй. Бид бүгд үхэх замтай. Тийм учраас та үхсэн амноныг одоо бодоод яах вэ? Ирээдүгөө хэдүүлээ харъя л да. Хүний амьдрал богинох юм шүү. Та уучлалцгаа. Уучлалаас болоод та хоёр хоорондоо эвлэрээд ямар олон зүйлийг хийж бүтээх вэ? Бидний амьдрал богинохоо. Тэ? Хоорондоо ингээд муудалцаад арсалтаад яах вэ? Хийндээ хэцүү вэ шүү дээ. Тийм учраас уучлал бол аль талдаа хэрэгтэй юм аа. Бие бинийгээ уучлал амьдрал богинохон. Нэгэнд асгарсан усыг буцааж болдохгүй. Нэгэнд тэр үйл явдал болоод өнгөрцсөн. Одоо артгаа мартаж урагшаа бүгдээрээ харцгаая. Тийм ээ? Тэгэхээр би та бүхнээс асуусан. Та яаж бусдыг уучладаг вэ гэж? Та бусдыг уучлах хүчийг хаанаас олж авдаг вэ гэж? Тэгэхээр та ингэж бод. Бурхан таны бүх гэм нүглийг уучлсан. Та уучлагдсан. Бурхан танд маш их хайртай. Нөгөө хүнд чинь ч гэсэн тэгж хандж байгаа. Тийм учраас та нар бодолтой. Өнөөдөр бидний амьдралд уучлж чадахгүй хүн бас байж идэг. Тэр хүнтэй таарамж муутай хүн байж идэг. Тааралтгаараа үг ярьж чадахгүй хүн байж идэг. Давид яг л ийм байсан. Үгээ уучлж чадахгүй байсан. Гэтэл энэ Йов тэ Бурханы тэр өршөөл нэгүсэл гэдэг зүйлийг та хараач. Бурханы өршөөл нэгүсэл гэдэг зүйл байгаа штэ гэж. Тийм учраас хаан хүний өршөөл үзүүлсэн. Тэ? Тэр алуурчин хүүг өршөөсөн. Тийм учраас яг үндсэндээ бол тэр эмэгтэй 2 хүү бол Давид хааны 2 хүү гэлсэн байхгүй тэр эмэгтэй. Би 2 хүүтэй гэдэг нь. Амнон Авшлам хоёрыг нь хэлчихэж байгаа байхгүй юу? Танаа Авшлам чин Амноноо хөнөөчжээ. За тэгэд Давид хаанаас тэр хүүг уучил, тэр хүүний толгооноос нэг ч хүүс унахгүй үн заргалах гад ирвэл над руу ирүүлээрэ гэж хэлж байгаагаараа та тэгвэл Авшлаmoo ингэж уучлж ячээл гэж хэлсэн. Тэ? Бурхан хүний аймыг таслахыг, бурхан хүнийг хөнөөхийг хүсдэггүй шүү дээ. Бурхан хөөсөн хүнээ эргүүлээд олж явахт архийг сэддэг юм аа гэж. Тийм ээ? Тэгэхээр бурхан бол гэм нүглийг бол үзэн яддаг. Харин гэмтнийг хайрладаг бурхан. Тухайн ягаад гэвэл бид бурханы төр төрхөөр бүтээгдсэн учраас.
Харин бид нар яах вэ гэхээр өнөөдөр гим хүнээ хайрлаж байгаа. Харин гим нүглийг нь бид нар хэлэх хэрэгтэй. Гим нүгэл нь бол буруу юм гэдгийг бид нар ойлгуулах хэрэгтэй. Гим нүглийг бид хамт ялах хэрэгтэй. Тийм учраас чуулганд сахилгажуулалт гэдэг зүйл байж идэг. Тэр сахилгажуулалт гэдэг зүйл бол тухайн хүнийг босгон байгуулахын төлөө хийж байгаа зүйл. Тухайн хүнийг босгон байгуулахын төлөө хэдүүлээ буруу юм хийжээ гэдгийн төлөө, тийм ээ? Буруу юм хийжээ гэдгийн төлөө. Тэгэхээр яг үхээр ер нь бол чуулган бол гим нүглийг үзэн ядна. Харин бид нар бие бинийгээ хайрлана. Тийм ээ? Тийм учраас бид нар энийг хайр дотор үннийг хэлнэ. Бидэнд уучлал маш их хэрэгтэй. Өнөөдөр бидэнд бусдыг уучлах хэрэгцээ шаардлага байнга л гарч идэг. Тэгэхээр магадгүй та уучлах хүчийг, бусдыг уучлах тэр зориг зүрхийг, бусдыг уучлах тэр хайрыг Бурханаас аваарай гэж. Бурханы биднийг уучлсан уучлал бусдыг уучлахад дандаа тусалдаг. Би ямар их хайрыг Бурханаас авсан билээ гэдэг тэр мэдрэмж, тэр бодит, тийм ээ? Тэр хайр, тэр загалмаа дээрх аврал, уучлал бусдыг уучлахад бидэнд хүч болж идэг. Яг бид гим нүгэлтэй учраас бие бинийгээ гомдооно. Бид сатааны бас дайралт товтлогооноос болоод бие бинийгээ гомдооно. Бид энэ сүрцэн дэлхий дотор амьдарч байгаа учраас бие бинийгээ гомдоох юм зөндөө гарна. Би бусдад хохирох, бусад хүмүүс намайг хохирох юм бас зөндөө гарна. Тийм учраас Есүс хэлсэн байдаг шүү дээ. Чиний эсрэг тэр хүний хийсэн эсрэг хийсэн гим нүглийг 70 дахин 7 удаа уучлаарай гэж хэлсэн. Библи бол уучлалыг дандаа хэлсэн байдаг. Гэтэ хүнийг нь уучлаарай гэж байгаа байхгүй юу? Тэр гим нүгэлтэй нь бол ярина. Гим нүгэлтэй бол тооцоо бодно. Тийм ээ? Энийг бид нар бас ялган салгаж ойлгох хэрэгтэй. За ингээд Бурхны өмнө ирээд бүгдээрээ залбирцгаая. Баярлалаа эзэн минь, бүх алдрын зөвхөн танд байх болтугай. Эзэн бид таны маш их хайр уучлалыг хүлээн авсан. Тийм учраас бас бусад хүмүүсээ уучлаж, бусад уучлах чадахгүй байгаа эзэн минь тэр харилцааг та сэргээж маш их бид нар магадгүй гомдсон, маш их эзэн минь хохирол амссан байж болох ч бусдыг бас уучлаж тэднүүстэй эвлэрэх тэр эвлэрлийг та бидэнд ирүүлж өгөөч. Бидний эргэн тойронд өчнөө олон харилцааны асуудал байж идэг. Хүмүүстэй муудалцсан, тийм зүйл байж идэг. Эзэн минь бид бусдыг уучлахад та туслаач. Бусдтай эвлэрэхэд та ивэж өрөөж өгөөч. Эзэн та хайраа бидний дээр бэлхэн дүүрэн цутгаарай. Эзэн Есүс Христийн нэрээр гуйлаа. Амен.